Ор сураггүй алга болсон алдартай хүмүүс. 1-р хэсэг. Дэлхий дээр жил бүр олон мянган хүн учир битүүлэг шалтгаанаар ор сураггүй алга болсон баримтууд байдаг. Тэдний дотор дуучид, жүжигчид, улс төрч, тамирчин гээд хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн олонний танил алдартай цуутай хүмүүс олон байдаг. Ингээд усанд хайсан чулуу мэт ор сураггүй алга болсон алдартнуудын түүхийг цувралаар хүргэе. Авьяаслаг жүжигчин хүү Жо Фичлер. Бетховны гэр бүл инээдмийн цуврал киноны 3-4 ангид тоглосноор нь бидний сайн мэдэх жүжигчин Жо Фичлер 2006 онд 18 настайдаа ор сураггүй алга болсон бөгөөд өнөө хүртэл түүнд юу тохиолдсон нь учир битүүлэг байдаг. Авьяас чадвар сэтгэл татам байдлаараа үзэгчдийг байлдан дагуулж исэн жүжигчин хүү Жо Фичлер гэр бүлийнхээ 5 хүүхдийн 4-т нь байв. Тэрээр багасаа жүжиглэх төрөлхийн авьяастай байсан тул мөрөөдлөө биелүүлэхийн тулд Лос Анжелес хот руу нүүжээ. Хэд хэдэн кино телевизийн шоунд дүр бүтээсэн түүний хичээл зүтгэл нь үр дүнгээ хүчээ. Жо Фичлер Бетховен кинонд Бреннан Ньютоны дүрийг бүтээснээр дэлхийд даяар алдартай болсон юм. Тэр 9 настайгаасаа эхэлж кино зураг авалтанд оролцох болсон боловч эцэг эх нь түүнийг сургуулаа төгсөх хэрэгтэй хэмээн үзэж эргэн Вашингтон руу явах саналыг гаргасан байна. 2003 онд Жо Фичлер гэр бүлийнхээ шаардлагын дагуу төрлөх Вашингтон руугаа буцаж ирээд ахлах сургуульд элсэн орж 2005 онд ахлах сургуулаа амжилттай төгсжээ. Жо боловсролтой анхаарч хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийн тулд жүжигчний карьераа түр завсарласан байв. Дараа жил нь Фичлер шүдний аппаратаа авч жүжигчний карьераа эхлүүлэхээр Лос Анжелес руу буцаж ирэхээр төлөвлөж байжээ. 2006 оны 1-р сарын 5-нд бүх зүйл орвон гороо эргэжээ. Тэр аимшигт өдөр Жо Фичлерийг хамгийн сүүлд амьдаар нь харсан юм. 18 настай Фичлер сураггүй алга болсон бөгөөд ийхүү алга болохынхоо өмнө гэрээслэл үлдээсэн хэмээн цагдаагийн байгууллагын үздэг. Гэвч Фичлерийн гэр бүл цагдаагийнхантай санал нийлдэггүй бөгөөд Фичлерийн бичсэн зурвсан зүгээр л энгийн захидал байсан хэмээн тэд хэлжээ. Түүний машинаас олдсон захидлын агуулга нь хүчирхэг ах болохыг хүсэж байгаагаа илэрхийлж өөрийн хувийн эд зүйлсийг дүүтэй бэлэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн түүнийг хамгийн сүүлд харсан хамт байсан найзууд нь сэтгэл санаа нь сайн хэвийн байсан хэмээн мэдэгддэг. Фичлерийн тоглосон хамгийн сүүлийн кино Хүүхдүүд төрсөн өдрөөрөө нэртэйгээр 2002 онд олонний хүртэл болсон байдаг. Хэдийгээр түүнийг амиа хорлож насварсан байх магадлалтай гэж үздэгч цогцыг нь одоо хэрнэ олоогүй юм. Гитарчин Ричи Эдвардс. Waltzing Manic Street Preachers хэмээх альтернатив рок хамтлаг 1990-ад онд эд алдаршиж байсан юм. Тус хамтлагийн ритм гитарчин дууны үг зохиогч Ричи Эдвардс 1995 онд учир битүүлэг шалтгаанаар ор сураггүй алга болсон байдаг. Ричи Эдвардс олон рок хөгжимчдийн адилаар хоолны дуршилгүй болох анорекс өвчнөөр шаналж байсан юм. Эдвардс сэтгэл зүйн тал дээр ч асуудалтай нэгэн байсан бөгөөд нэгэн шоуны үеэр сэтгүүлчдийн өмнө саглын хутгаар гар дээрээ зүсэж байжээ. Түүнийг алга болсныг анх 1995 оны 2-р сарын 1 буюу хамтлагаараа Америк нэгдсэн улс руу нисэх ёстой байсан өдөр олж мэджээ. Учир нь тэр хамтлагийнхаа гишүүдийн хамтаар Америк нэгдсэн улсыг зорж шинэ пянзныхаа зураг авалтанд орох ёстой байсан ч нислэгийн өдөр гинэт алга болсон юм. Тухайн өдөр Ричи Эдвардс Лондонгийн Эмбаси зочид буудалд байрлаж байсан бөгөөд өглөөний 7 цагт буудлын өрөөнөөсөө гараад нисэх хуудалд хамтлагийн бусад гишүүдтэйгээ уулзахаар тохирсон байсан ч тоолсон цагтаа ирсэнгүй. Үүнээс хойш хэн ч түүнийг хараагүй гэдэг. Энэ явдлаас хэд хоногийн өмнө тэр данснасаа нилээд хэдэн мянган доллар авсан байдаг. Гэхдээ яах гэж авсан нь тодорхойгүй байдаг. Гудамжны хяналтын бичлэгээс харахад тэр амиа хорлогчдын цуглардаг гүүрэн дээгүүр явж харагдсан ч энэ нь шөнийн 2 цаг 55 минут буюу түүнийг зочид буудлаасаа гарахын өмнөх үйл явдал байжээ. Хэдийгээр түүний машиныг шатхан түгээх газрын хажуугаас олсон ч цогцсыг нь олоогүй байна. Хожим нь түүнийг хэд хэдэн хүн Ньюпорт дахь таксины зогсоол паспортын ширээний ард техникийн үйлчлэгээний газарт харсан гэх боловч тэр огт сураггүй хэвээр л байсан юм. Ийхүү түүнийг эрен хайх ажил 10 гаруй жил үргэлжилсэн бөгөөд сураггүй болсноос нь хойш 13 жилийн дараа буюу 2008 онд нас барсан хэмээн албан ёсоор зарласан байдаг. Ричиг үхлээ хуурамчаар үлдсэн гэх яриа гарч байсан ч одоо хүртэл цогцсон болдоогүй юм. Хамтлагийн гитарчин дууны шүлэг зохиогч Ричи Эдвардс сураггүй алга болсноор тус хамтлаг тарсан гэхэд болно. Дизель хөдөлгүүрийг зохион бүтээгч Рудольф Дизель.
Германы агуу зохион бүтээгч механик инженер Рудольф Дизелийн хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр үнэлж баашгүй бөгөөд дизель хөдөлгүүрийг зохион бүтээсэн гэдгээрээ техникийн шинжлэх ухааны түүхэнд мөнхрөн үлдсэн билээ. Харин дизелийн өөрийн хувь заяа нь бүрхэг үлдсэн юм. Тэр 1913 онд Антверпенээс Лондон хүрэх усан онгоцонд суугаад Орос руугүй алга болсон байдаг. Дизель Францын нийслэл Парис хотноо 1858 онд Герман гэр бүл мэндэлжээ. Тэдний гэр бүлийнхэн 1870 онд Франц Пруссийн дайн эхлэхэд Англи руу дөрвөн нүүсэн бөгөөд 1873 онд дизель эрдэм сургаар Германыг зорьсон бөгөөд Мюнхений техникийн дээд сургуульд дэвшин суралцаж богино хугацаанд буюу 1880 онд төгсөлтийн ажлаа маш сайн хамгаалж төгссөн байна. Дизель 1898 онд хувийн үйлдвэртэй анхны хөдөлгүүрээ бүтээсэн бөгөөд түүний зохиосон хөдөлгүүр 20 морины хүчин чадалтай байсан. Минутанд 172 эргэдэг 5 тонны даацын хүчтэй байжээ. Улмаар 1903 онд анхны дизель хөдөлгүүрт онгоц бүтээжээ. Харамсалтай нь 1913 оны санхүүгийн хямрал алдарт зохион бүтээгч Рудольф Дизелийг бараг сөөрүүлж орхижээ. Гэсэн хэдий ч тэр итгэл найдвараа алдаагүй, урдын адил бүх зүйл сайхан болно гэсэн найдлага дүүрэн байлаа. 1913 оны 9-р сарын 29-ны орой Рудольф Дизель Дрезден нэртэй гатлага онгоцоор Бельгийн Антверпен хотоос Лондон руу хүрэх замдаа учир битүүлэг шалтгаанаар сургаггүй алга болжээ. Тэр цагаас хойш Рудольф Дизелийг хэн ч олж хараагүй юм. Түүний алга болсон тухай олон янзын хувилбар таамаг төвшүүлдэг. Зарим нь Дизелийг зүрхний шигдээс болж сууж явсан хөлөг онгоцон дээрээсээ усанд унсан гэдэг. Түүнтэй төстэй хүний цогцсыг 9-р сарын 30-нд уснаас гаргаж авсан ч түүнийг биш гэсэн байдаг. Үнэхээр тэр нь дизель мөн байсан эсэх нь одоо ч маргаантай үлдсэн юм. Сонирхолтой нь дизелийн гэр бүл санхүүгийн асуудалтай байсан хэдий ч тэд санхүүгийн асуудлаа ямар нэгэн аргаар зохицуулчихсан байдаг. Тэд амь зуухын тулд сургаггүй алга болсон гэр бүлийнхээ гишүүний патентуудыг худалдсан байх магадлалтай. Гэхдээ дизель яагаад гэр бүлээ өсөглөнгөөс аврахын тулд өөрөө патента зараагүй юм бол гэсэн асуулт үүсдэг. Дизель хөдөлгүүр тухайн үед аль хэдийн 100-ны гайхамшиг байхаа болсон байсан юм. Хөдөлгүүрийг амархан хуулбарлаж технологиг нь өрсөлдөгчд нь аль хэдийн мэддэг болчихсон байжээ. Дизелийн сургаггүй алга болсон учир битүүлэг хэрэгээр олон мөрдөгч байцаалт явуулсан боловч бүгд л түүний хоёр найз нэг үйлчлэгчийг хардаж эхэлсэн байдаг. Дизелийн найзууд нь өмнө нь бэлдсэн яриагаа ярьж харин үйлчлэгч зүгээр л худалдагдсан гэж үздэг. Гишчүүдийн хэлснээр Рудольф Дизель алга болохын өмнө хөлөг онгоцны өрөөндөө бүүж унтлагын хувцас өмсөж халаасны цагаа орныхоо дэргэд тавиад унтахаар зэхэж байсан. Түүний малгай цов үлгүүр дээрээ өлгөөтэй байсан гэж гэрчилдэг. Харамсалтай нь хөлөг онгоцны зорчигчдын нэрсэн жагсаалт дотор дизель гэдэг нэр байдаггүй. Хөлөг онгоцноос олдсон зүйлс дотор Рудольф Дизелийн 100% өөрийнх нь гихцүүлж байгаагүй. Цаасан дээр ч паспорт дээр ч бүртгэлийн дэвтэр дээр ч юм байдаггүй гэдэг. Алдарт зохион бүтээгч энэ хөлөг онгоцонд огт суугаагүй мэт байжээ. Мэргэжлийн сагсан бөмбөгчөн Рико Харрис. Рико Харрис дэлхийн хамгийн алдартай Harlem Globetrotters сагсан бөмбөгийн багийн гишүүн байснараа алдарт хүрсэн байна. Риког уг багт ороод сар болсны дараа зам тээврийн нэгэн ослын үеэр бейсболын цохиураар цохиж түүний биед халдсан аж. Хэдийгээр тэр амьд гарч чадсан ч бүрэн идэгрээгүй юм. Түүний толгой тогтмол өвдөж тэнцвэрээ олох чадваргүй болсон учраас дахин тоглоогүй гин. Ингээд тэр хяналтаа алдаж хулгай дээрэм цогтууруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн гих шалтгаанаар хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ. Харт амь хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдах шахсныхаа дараа тэр амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүлжиж 7 жилийн турш тогтмол суршилтай ажилласан байна. Тэр найз бүсгүйтэй болж түүнийхээ хамтаар Сиэтл рүү нүүсэн аж. Гэвч хэсэг хугацааны дараа тэр дахин харт амхинд оржээ. 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тэр ээж болон ахтайгаа уулзаж өөрийнхөө эд зүйлсийг Сиэтл рүү авч явахын тулд Калифорниг зорихоор шийджээ. Гэвч тэр Калифорни явах замдаа алга болсон байна. Хамгийн сүүлд тэр 10 цаг 45 минутанд найз бүсгүй рүүгээ залгаж маш их ядарсан байгаа учраас ууланд амрах бодолтой байна гэдгээ хэлсэн аж. Түүний автомашиныг хэд хоногийн дараа цэцэрлэг түрээлэнгийн орчмоос олсон боловч цогцыг нь олж чадаагүй.